Хэрвээ таны ичмээ нууцыг өсөлдөгчд нь мэдчихсэн бол яах вэ? Миясава Юкино бол төгс ахлах сургуулийн сурагч. Түүний судалгааны амжилт, төлөв зан, хүмүүжил гээд бүх зүйл төгс. Түүнийг багш нар нь биширч, ангийнхнаа даган дураадаг ба бүгд түүнийг үлгэж жишээ хэмээн боддог. Гэхдээ яг үнэндээ бүгд ч жүжиг. Гэртээ ирээд Юкино багаа тайлж, ангийн тэргүүн байраа хадгалж, бусдад бишүүлэхийн төлөө л хичээлээ хийдэг. Магтаалд унтсан нарцист болж хуурна. Юкино гэртээ ихэмсэг харагдахаас илүү биед тухтаа гээд бэлтгэлийн хувцас өмсөж, үсээ боож, зузаануудын шил зүүдэг. Бүх зүйл Юкиногийн хүслийн дагуу болж байсан ч шинэ сурагч шилжиж ирснээр зогсдог. Түүнийг Арима Соичиро гэдэг. Тэс царайлаг, илдэг, ухаантай бөгөөд гэнэт л Юкиногийн оронд тэргүүн байр эзлэнэ. Уур нь хүрсэн Юкино түүнийг ялахын тулд юу ч хийхэд бэлэн болно. Нэг өдөр Арима гэнэт Юкиногийн гэртэж түүний үнэн төрхийг олж мэднэ. Арима Юкиногийн нууцыг илчлэхийн оронд хэрвээ Юкино нууцаа бусдад задлахгүй байхыг хүсвэл Аримагийн сурагчийн зөвлөлийн ажилд туслахыг шаарддаг. Тэгээд тэр мөчөөс хойш тэд хамтдаа цагийг өнгөрүүлж тэдний харилцаа өөрчлөгдөж эхэлдэг. Өсөлтөө нь ойлголцол нь нөхөрлөл нь дамжсаар хайр болдог. Цуда Масамигийн мангагаас ирүүлсэн Карэ Кано 10-10 миний тустай романтик анимегийн нэг бөгөөд бага насны мань дурсамж. Өдөр бүр нэг аним.